Хай аудио болж байгаа гэж найдаж байна. За өнөөдөр гигантэн дээр тэнгис хуралтай. Гигантэн тэнгис хурал дээр No Other Choice Пакчуугийн киноны шинэ киноны тусгай үзэр болох гэж байна. За эхлээд одоо энэ гигантэнгийн лазер атмосферын эхлээд юу гарна? Зөвхөн урилгаар дистрибьюторсын зохион байгуулж байгаа урилгаар тусгай үзэр гараад тэрний дараа манай зохион байгуулж байгаа merchandise-тай, дагалдах merchandise-тай тусгай үзэр явна. Энэ үзрийн дараа ревю ямар ч хийсэн. За энэ бичлэг ингээ ревю интро болгоно. Тэгээд өмнө нь ярьжсэн шиг ер нь ревюүүдийг ийм маягаар хийгээд явбал бас сонирхолтой санагдаад байгаа. Тэгээд дараагийн удаадаа энийг илүү сайжруулад хийгээд явахыг бодож байна. Та бас Пакчуугийн гоё кинонуудыг дуртай кинонуудаас сэтгэлдээ хуваалцж байгаарай. За юуны хувьд болохоор No Other Choice-ийн хувьд болохоор кино театруудаар яг officially нээлттэй хийж байгаа 2 дахь кино болж байгаа Пакчуугийн. Өмнөх нь болохоор Decision to Leave гарч ирсэн. Тэгээд хүн баг үзээгүй байхаа. Гэхдээ энэ удаад бол яг юу бол No Other Choice-ийг нэлээд хүлээлт өндөр байгаа харагдаж байна. Тэгээд кино руугаа удахгүй орё. Гэхдээ энэ чинь merchandise-нууд ихээр гоё танилцуулна. За удахгүй үзээ эхлэх гэж байна. Темка маань ирсэн байна. За чаптель дээр сая сүүл Пакчуугийн амар гоё бичлэг орсон байсан шүү дээ. Би өдөө үзэж амжиг байгаа. Эхний нэг хэсгийг үзэж ягаад тэгээд ядсан ба. Тэгээд Пакчуугийн бичлэгэндээ зурлаа нэлээд кино үзсэн баг. Энэ киног үзэхээс өмнө Пакчуугийн ямар кинонууд ер нь сэтгэлд амар буруу бас сюрприз кинонд дэсэн гэж байна. Тэгээд одоо оог байдаг хүү гэдэг. Бичлэг хийсэн өмнө ер нь баг Avengers trilogy тэгээд Decision to Leave юу их хэлсэн. Аягаад Transmit авалдаг дэл жомог гэдэг цогцлыг бас үзчихсэн. Өөр юм болж байгаа. Тэгээд бичлэгэндээ зөвлөсөн John Scrooge яг үзээд First гэдэг биштэй юм аа зэ. Өөрч юм байна. Амт явсан бүрийн хэмжээний кинод явсан. Гэхдээ нөгөө нэг 3 Extremes гэдэг 3 найруулагчийн хамтлаг байдаг шүү дээ. Шиг тэрийг нэрээ үзэж чадаагүй. Тэгэхээр очиж нөгөө cut гэдэг юм байна. Тэгээд Sympathizer гэдэг бол арай үзэж чадаагүй. Downey Jr. Robert Downey Jr. гэдэг. Тэгээд явчихсан. Тэгээд үзсэн. Надаа амар сюрприз таалагдсан кино First байсан. Ер нь бол баг ингээ харахаар үнэлгээнүүд нь First хамгийн муу байсан. Тэгээд үзсэн чинь амар нээлттэй тэгсэр амар тийм horror элементтэй gothic тийм амар тэнэг жин шиг амар First таамаг байсан. Одоо юун дээр No Other Choice дээр ямар хоо хайп байлгалтай. Би бол аль болох юмнаас хол өгдөг. Нэг трейлер үзсэн Канн биш Венецтэй нэрэлтээсээ мэдж байгаа. За тэгээд ер нь бол баг юм мэдэхгүй л байна. Би бас ер нь юу ч үзэхгүй. Баг би тэр нэг тийзер нэг гарсан шүү дээ. Нэлээд богинохон байсан шүү дээ. Тэрийг нэг яг анх үзээ одоо тэр бас хандахгүй байна. Тэгээд юу гардаг юм. Би яг сайн бичлэгийн зориулж зүгээр аль аль үзэхгүй гэж байгаа. За энэ юм гоё ярих гэж байгаа. Бичлэгэнд орсон. Юу тэр нь л угаасаа юу ч үзэхгүй судлахгүй хатгүй шүү дээ. Яг тэр Венецтэй нэрээс одоо нэг тусаа яг бас яваад шиг байдаг шүү дээ. Барыг ямар энэ хаахаас бус ямар жүжигсэн дагс нээж барыг нэг цол цагаач байгаа. Яг нөгөө сонин солонгосын кино урлаг сайн мэддэг, K-драмаас үздэг хүмүүс нэлээд жүжигч бүр яг салбартаа барыг бодод байгаа юм шиг байл шиг лээ. Тэгээ мань бит яг би бодоод имбигнээс цаашгүй л болоод байгаа юм шиг. Тэрс тийм шиг байлаа. За тэгээд солонгос жүжигч нэг сайн мэдхгүй. Яг нэг алдартай нэг за гарын 13 багт гэдэг л мэдээлэл мэднэ юм. Би бол барыг тэрнээс баг нэг хат багтах нэг. Тэгээд одоо юу яана? Темкомент төрүүлээд үзнэ. Би бол араас нь гэж байгаа үзэр үзнэ. Тэгээд дундуур нь merchandise юмнууд сонирхолтой юмнууд ирэхээр бас бичлэгэн дээр оруулъя тэгээд ерөн лог стайл хийж байгаа юм чинь. Тэгээд Темкогийн тавчсан сэтгэлийг таарж амжихаар бол авъя. Гэхдээ хоёр өдрийн хоорондын цаг гарч ирээд бай. Шот кино ярьдаг контент тийм шот тогтлоо. Тэгээд нөгөө хугацаа айгу бага байгаа болохоор гой цухтай стил авч амжихгүй ч магадгүй болси. Гэхдээ ямар ч гэсэн ревю руу гэдэг орно. За thanks. Тэгээд та нар маань киногоо үзээд байхдаа үүднээс ийм 3 бүсгээс сонгоод амттайгаа сонгоод авах боломжтой. Үзэгчтэй яриад дууссан байгаа. Тусгай үзэр эхлэх гэж байна. За тусгай үзэр орцгоочлоо.
тусгай утас дагалдуулаад постер өгсөн байгаа. Тэгээд манай үзэр арай болоогүй. Тэгээд тэр хоорондоор манай тим бидэд маань хоол идэх гээд буугаад ирсэн байж гэгэнтэн төвийн нэг давхарт ажисан орж рамен иднэ. За тэгээд үргэлжлүүлээд үзэртэй бэлдэндээ. За кацудон биш ээ. Кацудон зөкслөө. Тийм ээ. Кацудон зөксөн байна. Дундаа караг авсан байна. За нэг нь карри авсан. Сая уг нь робот караг авчирч гисэн. Манай очрогийн юг хоолыг робот авчирч өгнө үгүй юу? Тэр авчирч байгаа юу? Yes. За робот ирж. Наша. Одоо цаашаа гараа. Тийм байна. Гёза чиний хоол бол хүн авчрах юм байна. Манай гёза роботор ирж байна. Аригато гозаимас. За ингээд чиний хоол бол хүн авчрах юм байна. Баярлалаа баяртай. За итатакимас. За үзүр эхлэхэд хэлсэн болж байна. Хүмүүс суглаад хэлсэн. Тэгээд өмнөх нэг түрүүний тусгаал үзэр арай гараагүй болохоор хүмүүс энэ ч хүлээж байна. За энэ ч ингээд манай мерч гарсан байж байна. Манай Урхан брендинг аягны суур Old Boy аяг. За энэ decision to live биш ээ сэлэрч no other choice. За энэ бас Old Boy юм гоё аяг байна. За тэгээд энэ юм гоё. Энэ бүр хамгийн гоё нэсэн. Old Boy комиктэй. За тэгээд энэ постерууд бол дагалдаж байгаа. За манай Урхан брендинг merch ч гарсан байж байна. Handmade-ных. За энэ уртлын тэгээд харах юм бол юм гоё байна. За энэ Old Boy t-shirt гарсан байна. За хүмүүс бол хэцүү хүлээж байгаа. Одоо өмнөх өдөр дуусан гут хүмүүсээ оруулж эхэлнэ. За тасгалтай дагалдаж байгаа мерчүүд маань энэ байна. За ийм гоё тикетүүд ярьж байгаа. Нөгөө бүгдээрийнх нь нэгтэл нэм нөө өдөр choice-ын гоё ялцдаг. За тэгээ нөгөө талдаа багч вокийн кинонуудын сонголт. За энэчнээс эхлээд стикерүүд байгаа. Карт стикерүүд. За энэ ингрийн тэмдэгнүүд. Энэ хамгийн гоё санагдсан надад. Эсвэл энэ ч юм уу. Энэ бол их гоё. За тэгээ постэр нь ийм гоё. 3 төрөл байгаа. За манай бус үзрүүдээр бол рандом ер нь байдаг. Гэхдээ өнөөдөр сонгоод авч болно гэж байгаа. За энд гэгэнт бол дүүрсэн байна. Энэ маусpadыг харуулаг юм ш нэрэ. Маусpadыг харуулж байна. За энэ гоё мауспад бол байж байгаа. За энэ мерчүүдээс маань бол юугаар манай Facebook-оор ч юм уу Instagram-аар надтай холбогдоод захиалж авч болно. Зөвхөн энэ үзэр дээр бол биш. Тийм захиалж авах боломжтой байгаа. Тэгээд бас мэдээлэл авах хүсэх юм бол манай Rusty Talks гэх Facebook үзэл Rusty Rand одоо гэдэг Instagram байгаа холбогдож болно шүү. За үзэр маань бол танхимд орцсон байгаа. Одоо нэг 40 минут үлдэж байгаа кинод бас. Гэхдээ би бол өөрөө ороогүй. Гол шалтгаан ороогүй. За биний ороог гэж яах вэ? Гол нь үзэр дээр ер нь бас фейлдсэн би бол тэгээд юун дээр тасалбар захиалга 9-өөсгээ зарлцсан байсан. Тэрэн дээр нэмж тайлбар оруулах хэрэгтэй байсан. Ер нь бол үзэр нь 9:30-аас анханасаа төлөвлөгдсөн байсан. Тэрийгээ би ивент дээр зарлахдаа 9-өөс гэсэн. Яг миний thought process нь яасан бэ гэхээр нөгөө тасалбар тараадаг. Тэгээ энэний өмнө бас тусгай урилгаар үзэрснийг мэдчихсэн. Тэгээ тэр нь юу яхад 20 гээд дуусаад суларчхад нь 9:20 гээд манад үзрийнхэн орно. Тэрнээс өмнө нөгөө тасалбар болгонд merchandise дагалддаг учраас тэрийгээ тараагаад тэрийгээ хүмүүс аваад ингээд таарна гэж бодсон. Тэр нэгдүгürt миний эхний том алдаа болчихлоо. Ер нь анханасаа шууд за нэгдүгürt 30 20 дугаарт яг ингээд өмнө нь бас юу тараах учраас merchandise тараах учраас илүү их ирээрээ гэдэг ч юм уу тиймэрхүү юм оруулдаг гэж бодсон. Яг үзрийн цагийг яг цагаар нь тавьчихаар хүмүүс тулгаж ирнэ гэдэг юм асуудал байдаг учраас гайгүй гэд бодчихлоо л да. Тэр миний нэг буруулсан. За тэгээд тэрнээс болоод 9 гэж бодоод ирсэн байсан хүмүүс юу үртүүлэх болчихж байгаа. 9:30 хүртэлх болж байгаа. За тэгээ байж итэл нөгөөх маань юу яагаад өмнөх үзэр маань 15 минутаас хойшилж эхлээд тэгээд 9 гээд ирээд юу яжсэн
хүлээжсэн хүмүүс маань 9 гэж ирээд 9:30 хүртэл хүлээсэн байж байгаа. Дахиад тэрнээс хойш 20 минут хүлээх болж байгаа хортлоо тий. За ингээд нийлээд баг 9-с үзнэ гэж бодож одоо ажил төрлөө зохицуулаад ажлын бас өдөр тий. Зохицуулаад 9 гээд ирсэн хүмүүс маань бүр 10 дахь хүлээд 9:50 гэхэд юу яаж байгаа орохоор болж байгаа. За энэ нэг бол ингээд тэр дунд бол бухимдсан зөндөө байсан. Тэр нь бол зөв. Тэгээд энэ ялтч бод дистрибьютор ч юм уу, кино, театр, захиалга манай авсан вебсайт, за манай хамтлагч байгууллагын тэр эсвэл манай зохион байгуулалтын багч юм уу тий. Тэрний айл нэгнийхэн буруу ч юм бол байхгүй. Цэвэр минийх анханасаа яг зөв зарлцдаг байж бид тэрийг их шалтгаан нь бол яг би тайлбарч болно гэхдээ эцсийн үр дүн миний буруу. Тэгээд ядчих нөгөө гал дээр тосгодог шиг яг ингээд нэлээд хүмүүс мэдээж бухимдсан, удцсан, хүлээсэн, оройтсон ингээд арай гэж бүх юм болж байгаа. Яг танхимлуугаа орж яхад танхимын захиалгын зурган дээр игнэний тооллогыг буруу хийсэн байсан юм байна. Яг суудлал яг одоо яг цаанаа бол давхцаагүй. Гэхдээ тоолгын буруу хийсэн байсан. Номерын одоо игнэний судал дугаарлалтын буруу хийсэн байсан. Байсан юм байна. Тэгээд тэрнээс болоод игнээ судал давтцсан юм шиг болчлоо л да. Яг үнэндээ бол уг нь тийм байгаагүй юм байна. Тэгэнгүүт хүмүүс мэдээж энэ чинь ингээд зохион байгуулалт маш муутай, хариуцлагагүй, оройтсон, удаан тэг мөнгө авахтаа амарх юм байж юм гээд зөндөө юм бухимдсан байж ядчихт нь яг танхимд орсноо дахиад судал одоо давхцсан гэсэн ойлголттой бэлтэж байгаа. Тэгээд энэ бол нэлээд юм асуудалтай болчлоо. Тэгээ энэ бол цэвэр миний буруу. Одоо өмнө миний хэдэн удаа амжилттай хийжсэн ч өмсөл өмнөх нэгдүгээрт миний өмнө хэдэн удаа амжилттай хийсэн хамаагүй. Тэр болгоно тултал нь хийх хэрэгтэй. Хоёрдугаарт өмнөдгээр одоо гаргаж ирсэн зарим нэг алдаа юмнуудаа энэ дэр хангалттай засаагүй байна гэсэн үгс болох гээд байна. Тэгээд ямар ч үсэн үзүр дээр ирсэн одоо яг энэ ч үзээ сууж байгаа хүмүүс байвал уучлаарай гэж уучлалт төсмөр байна. Яг ингэж бол үнэхээр бодоогүй, төлөвлөөгүй. Тэгээд ялчгүй анхаарал дутсан байна. Детальд ач холбогдол өгөөгүй байна. Би өөрөө янз бүр үйл ажиллагаа юмны зохион байгуулалтанд айгүй их ач холбогдол өгдөг, өөрөө нээлттэй шүүмжилдэг ийм хүн учраас өөрөө энэ дээр ийм өнгөцгөн зүйлүүд дээр ер нь бол тийм том алдаа бол байгаагүй. Гэтэ нөрөөс өмөрж байгаа биш. Айгүй амархан юм алдсан байгаа байхгүй. Тэр бол бүр илүү баг одоо миний том алдаа тий бүр илүү арчаагүй баг юм болж байгаа байхгүй. Зарчаагүй мэдгүй арай хүндэж мадгүй гэхдээ тий. Тэгээд тийм юм болчлаа тий тэр одоо яг энэ үзэртээр орсон хүмүүс ойлгуулчлаарай. Тэгээд гэрэл унтаачлаа. Тэгээд юу би бол яг энэ үзэр дээр ямарчсан өөрөө үзэрлэг бол ороогүй. Тэгээд юугаа киного дараа нь юугаар өөр үзрээр үзээд энэ бичлэгийн араас нь тэгээ нийлж нэмээд ревю болгох нь байна. Ямар ч гэсэн энэ хэсгийг оруулах нь зөв гэж бодож байна. Тэгээ дараагийн үзэр дээр бол угаасаа юм бол гарахгүй. Хэд хэдэн үзрүүд бол энэ жил бас бодцсон байгаа. Тэгээ тухайн цаг үед нь болохоор нас зарлаад явах тэгээ хамтайсан бүрдэн баялаа өргөжлүүлээд киног үзчихэд ямар ч гэсэн ревюер бол хийндээ энэ бичлэгэн дээр ингээд өчнөл олон юм багтахантай. За Багжанукийнхаа No Other Choice-ыг ямар ч байсан үзлээ. Энэ бичлэг нэг бүтэн бичлэг болох гэж овоо идэг хоног боллоо. За өмнөх хэсэг дээр харсан бах скрининг дээр юм басан алдаа гарсан, хориотсон. Sorry. Тэгээд яг тэр бичлэгийг хийснээс тусгай өдөр босноос хэд өдрийн дараа тэр юугаа киногоо үзлээ. Тэгээ ямар ч байсан тусгай өдрөөс хийхэд одоо миний нөгөө нэг фейлцэн гэдэг шүү дээ. Тэрнээс өмнөх урилгаар үзэр дээр бас урьсан Film Bridge кино дистрибьюторын хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр. Тухайн өдрөөр нь би бол үзэж чадаагүй. Гэхдээ урилга бол байсан. Тэгээд нээлтийн тусгай өдрийг бол одоо зохион байгуулах зөвшөөрөл эрхийг бол мэдээж зохицуулж өгсөн байгаа, гаргаж өгсөн байгаа. Гэхдээ би тэрэн дээр фейлцсэн. Бас уучлаарай. За киноныхоо талаар тэгээд ярих гэж бодож байна. Ер нь дараагийн кинонуудын ревювийг аль болох нэг юм влог стайл юм руугаа оруулаад улам сайжруулад улам гоё болгоод явна. Тэгээд та хэд бас энэ дээр санаа оноонуудаа нээлттэй ягараа. Бүгдийг аавна гэсэн үг биш, бүгдээрээ би болно гэсэн үг биш ч гэсэн санал, бодол, сэтгэл олон байх тусмал гоё шүү. За тэгээд юу яалаа? No Other Choice-оо үзлээ. Маш их таалагдсан. Ер нь нэлээд таалагдсан. Гэхдээ төгс ч юм уу те одоо юу гэдэм за зүгээр Letterboxd дээр ингээд нэг үзэнгүүтээ нэг юм од өгдөг шүү дээ. Тэгэхэд тэрэн дээр бол ингээд 4.5 ч юм уу 5 өгөхөөр өөрөө хэлбэл одоо юу гэдэг 10-аас 8 юм уу 9 19 юм 10 өгөхөөр бас арай байсангүй л дээ. Энэ кинотой холбоотой би ревю бодлоо л да өнөөдөр би хамар хоолой сонирн байлуучлаар 2 өдөр бас ревю яг энэ бичлэгийг хийх киноныхоо сэтгэл хэсгийг бичихэд бас 1-2 өдөр хойшлчлаа. Би өвдөд 2 өдөр хөвтөж хагаад одоо жоохон гайгүй болоод босч ирээд бичиж чинь тэгэхээр уучлаарай хоолой сонирн байгаах. Тэр орондоо гэхдээ бодож ирэл өдөр ингээд халуур явчих та. Яг
юу талаас нь фокус зориул гоё вэ гэдэг бодож л байл. Тэгээд ийм юм бодгцсан. Одоо жишээ нь за юу гэдэг юм Anne Hathaway-ийн тогсон One Day хиний Patrick Dempsey санагдана. Rachel McAdams, Vince Vaughn энтертэй Patrick Dempsey гэдэг чи өөр кино. Sorry. Vince Vaughn, Owen Wilson, Rachel McAdams тэр гуртай Wedding Crashers. За өөр одоо юу гэдэг Mad Max Fury Road. За ингээд кинонууд нэрлэж байна л да тийм. Brave гэдэг ч юм. Dinosaur, Good Dinosaur Pixar-ын. За эдгээр ямар очтой би киноны нэрлээд байгаа юм бэ гэхээр мэдрэмж. Энэ киноноос хамгийн чухал авч үлдсэн мэдрэмж гэж би бодоод байна л. Сайн би зүгээр л санаанд орж байгаа дурсаж байгаа. Түрүүний кинонууд бүгдээрээ critically амар өндөр үнэлгээтэй ч юм уу те. Одоо юу гэдэг тэр Wedding Crashers ч юм уу эсвэл жишээ нь One Day гэдэг кино гэдэг Jim Sturgess-ийн хоёрын Anne Hathaway тэрийг бол одоо шүмжлэгчдийн үнэлгээгээр л их тааруул байдаг. Love and Other Drugs гэдэг Jake Gyllenhaal, Anne Hathaway-тэй миний айгүй хайртай кино. Эсвэл яг action thriller талтай ч кинонууд байгаа те. Янз бүр. Ер нь зөвхөн би romantic genre ч хэлж байгаа юм шиг. Яг юм бид нар одоо ингээл review хийхээр юу яадаг шүү дээ. Ингээл техник талын ярилцсан те. Зураг авалт хийц жүжиглэлт за ямар сэдв яаж хөндөж байгаа тухайн сэдвээ яаж ямар өнцгөөс ямар point гаргаж ямар одоо асуултын тэмдэг гаргахаас гадна магадгүй хариулт өгж байгаа юм уу эсвэл үзүүлж байгаа юм уу мэдрүүлж байгаа юм уу те гэдэг ч юм уу ингээд олон талаас мэдээж ярихыг хичээдэг бүтээлээсээ хамаарат те зорилгоосоо бас мэдээж хамаарат гэхдээ юу гэдгийг мэрэгжлийн гэхдээ ч байгаа нэмээд мэрэгжлийн хүмүүс бол мэрэгжлийн талаас нь мэдээж харах бах те мэрэгжлийн зурглаач хүн одоо sound engineer юу байдгийг яг бүр кино урлагтай ажилдаг салбарын хүн бол яг бүтээлтэй нь оролцож ярддаг хүн бол тэр талаас нь мэдээж харах бах. За ингээд бид нар бол фэнүүд тийм ээ. Яг энэ дууд мэрэгжлийн хүмүүс үзэж болох юм. Гэхдээ ер нь бол кино энгийн одоо фэн хүмүүс шүү дээ. Би бол зүгээр л дуртай тийм ээ. Мэрэгжлийн критикч гэж би хэлэхгүй. Кино тоокийн ганц нэг дугаар дээр критик гэж өөрөөгөө хэлсэн байвал тэр that's ego talking шүү. Тэр шал худлаа шүү. Алгадах хэрэгтэй. Тийм. Гэтэ review те яаж яг тодорхой хэмжээнд мэдээж criticism байгаа. Зүгээр idea нь юу вэ гэхээр бид нар ингээд мэдрэмжээл ярьж байгаа. Эцсийн үр дүнд бид нар юуг нь ярьж байгаа гэхээр мэдрэмжээ ярьж байгаа. Техник тал хийц энэ дээр олон зүйл мэдээж байгаа. Агуулга тийм сэдв те. Тийм зүйл зөндөө байгаа ч гэсэн эцсийн үр дүнд яг ингээд буцалгаад ширгээгээд ингээд харах юм бол гол нь мэдрэмж байдаг. Тэгээ түрүүний киноны зүгээр би жишээ дурдсан зүйл бүтээлүүд бол тэр. Тэгэхээр би review дээр та хэд анзаарсан уу? Би ерөнхийдөө хоёр юмар дүгндэг штэ кинонуудыг. Яг тэрийг ингэж амар юм эвлүүлэг дээрээ ч юм уу яг текст дээрээ ингэж хувааж ярьдаггүй ч гэсэн ер нь үндсэндээ би бол хоёр хуваад. Нэг нь хийц. Энэ кино хэр чанартай кино вэ? Яг миний одоо мэдж байгаа, үзэж байгаа, анзаарж байгаагаар хэр чанартай кино вэ? Сайн муу? Нөгөөх нь таалагдсан, таалагдав. Тиймэрхүү байдал. Одоо жишээ нь юу гэдэг би Шавшанкыг үнэхээр мундаг бүтээлээ гэдэг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Шавшанкаас надад дуртай кино зөндөө. Тийм ээ. Шавшанкаас магадгүй илүү муу байсан ч би илүү дуртай киноноо зөндөө. Тэгээ ийм тиймэрхүү маягаар дүгндэг. Тэнгүүт энэ хоёрыг чинь надад илүү чухал юм гэхээр сэтгэл хөдлөл нь таалагдах нь тийм ээ. Сэтгэл хүлдээх юм ч юм уу. Тэгээд энэ бүхнийг амар ярьж тойруулаад байгаа юм шиг боловч яг гол суурь тавиад байгаа юм No Other Choice мэдрэмж талаас амар кино байлаа. Энэ киног бол хийжээж мартахгүй кино юм байна. Ирээдүйд дахин үзэх кино юм байна. Болж игэл том дэлгэцээр үзэх кино юм байна. Болж игэл хамгийн гоё саундаараа үзэх кино юм байна тий. Кино театрын хамгийн гоё дууралтай танхим юу байна? Тэр танхимд нь үзэх кино юм байна. Дараа нь гэртээ одоо үзэхээр бол бүр нэг гоё гэрийн хоум театр метр юм байдаг бол тэрэнд нь үз тэ. Тэрийг ашиглаж үз. Эсвэл одоо юу гэдэг юм маш гоё өндөр чанарын чихвчтэй бол тэрийг үз. Юу гэдэг өөртөө байгаа олдох бүх боломжоос хамгийн чанартай нөхцөл байдлаар нь зорж үзэж мэдрэх кино юм байна. Дээрээс нь зөвхөн санийх бол техник талаас нь юм шиг санагдчихэж магадгүй. Тэр техник тал нь байгаа. Гэхдээ тэрэн дээр нэмэт No Other Choice дээр юу вэ гэхээр техник хийцмэцээр мэдрэмж түрүүсээ мэдрэмж гэж ярьж байгаа юм шиг бол би одоо өөр юм нэг чинь тэр нүгээр хүмүүстэй хамт үзэх нэг юм collective experience. Одоо бид нар кино театрт үзэх хамгийн гоё юмнуудын нэг дээр шүү дээ. Ядаргатай юмнууд зөндөө байдаг. Тэг хүмүүс чангаар гадаас өшөглөх одоо мэдгүй веб мэп тийм яа дий чангаар. Гэхдээ тэднийг ингээд давчхан бол тэдний байхгүй байх юм бол хамгийн гоё юм collective experience. Тэг хамтдаа хүмүүстэй танихгүй 100 200 магадгүй том театр бол 300 хүнтэй хамт тэр зүйлийг мэдрэх, хамт инээлдэх, хамт шоконд орох те. Тэр өөрөө нэг тийм хүн төрөлхтний бүр ингээл нийгэмшиж ихэлснээс хойш салшгүй байсаар ирсэн зүйл байгаа хгүй мэдрэмжтэй. Хамтдаа урлаг, хамтдаа сэтгэл хөдлөлийг мэдрэх, урлаг гэхээсээ илүү бүр сэтгэл хөдлөлийг мэдрэхтэй. Тийм ч учраас театр хөгжиж байгаа, тийм ч учраас мюзикл хөгжиж байгаа. Тэгээс үлдээ кинодоо дараагийн ингээ явж байгаа. Хөгжим те. Тэгэхээр энэ киног бол бас тэгэж мэдрэх ёстой кино юм байна гэдэг юм мэдрэмж байна. За ингээд би нөгөө эхэндээ жоохон
сонжилсан юм шиг ярьчлаа. Яг санаа дотор бодсон дотор айгу цон хурдан байсан юм а. Тэгээ ярьсан ч жоохон зунгаарлцлаа уучлаарай. Тэгээд No Other Choice бол тэр талаасаа надад бол одоо мундаг кино санагдлаа. За яг агуулга юм руу орох юм бол ямар хөгжилтэй кино байсан бэ гэдэг бас сонирхолтой. Одоо уран бүтээлч хүний хийц хэв маяг гэдэг. Одоо би кино ярина гэдэг шал утгагүй юм шүү дээ. Кино товчлно гэдэг те. Зүгээр плот ярьж байгаа байхгүй. Энэ киног зүгээр плот болгож ярихад No Other Choice-ийн гайхамшиг, хөгжим, ибийнхний гайхалтай жүжиглэлт. Энэ Сон Ежин баха те эхнэрдэн тоглолдог. Сон Ежиний гайхалтай жүжиглэлт. Тэр эвлүүлэг өнгө камерын хөдөлгөөн ибийнхний гайхалтай мэдрэмжтэй тэр жүжиглэлт тэрний авцалтаа тэрүүгээр яаж юм комеди мэдрүүлээд байгаа мөртлөө балер юм болж байгааг үзүүлэх гэдэг зүйлийг кино товчлоор хизээч хийхгүй, хизээч боломжгүй тийм юм байгаа байхгүй. Далмаар кино товчлыг муулаад амжлаа. За энэ кинод далмаар бас магтаад амжсан те энийг. Үнэхээр гайхалтай. Яг ибийнхэн өөрөө ямар мундаг, авьяастай, мэдрэмжтэй олон талын чадвартай жүжигчин бэ гэдгийг энэ дээр харуулж байгаа. Одоо та мэдээж бид нар инхаа гэж тоглоо мэддэг те. Ким Ина тэ уул нь Ина ах те. Бид нар инхаа гэж тоглоо. Манай инхаа гэж. За манай инхаа байж те. Тэгээд дараа нь яг олон GI Joe мෝ гэж юмнуудад тоглоал те. Terminator хүртэл эсрэг дүр тоглоал ингээл амжсан. За тэгээд явж байгаа яг сүүлийн generation-ийн залуучууд ч юм уу яг нэг амир үзээгүйсэнс магадгүй юу муугаар бас танигдсан баг те. Squid Game-ээр. За тэр дунд дээр Mr. Sunshine Manshine гэж цуурлууд мэдээж байж байгаа. Миний үзээгүй мэдээж олон бүтээл байгаа. Гэхдээ тэд нар дунд ийм амар олон талын авьяас чадвар мэдрэмж гүйцэтгэлээ харуулж исэн гэж би нэх мэдгүй байна. За мэдгүй байл гэж хэлээ. Тэгвэл яг бүгдийн үзээг учраас. Тэгээ манайд бас гоё перформансуудыг нь мэддэг болоод гоё жүжигсэн мундаг бүтээлүүдийн мэддэг бол бас санал болгоорой. Би бас үзэхэд нээлттэй байгаа, үзхийг хүсэж байгаа. Тийм байна. Тэгээд энэ дээр бол үнэхээр гайхалтай байл. Тэгээд Сон Ежин гэдээ би яг энэ ер нь солонгос жүжигчид нь бол яг K-drama үздэг солонгосын дэлгэцийн одоо бүтээлийн салбарыг мэддэг үздэг хүмүүст бол нэлээд танил жүжигчд байгаа юм билэ. Би бол яг мэршэр бас харахад төсөл мэддэг хүмүүсээс өнөөс би бол нэг сайн мэдгүй. Гэтэ нэхнэр тогсон жүжигч үнэхээр мундаг байсан. Тэгээ Пак Чун Вук ямар содон мундаг техникийн гайхалтай мэдрэмжтэй уран бүтээлч вэ гэдгийг магтмаар байна л да. Энд дэр нэмээд Пак Чун Вук заавал харьцуулах гэдэг юм биш. Гэхдээ Guillermo del Toro те Дэвид Финчер гэсэн хоёр одоо санаанд орж байгаа. Харьцуулж болж байна л да. Юу гэхээр маш содон онцгой ийм хачирхалтай бүтээлийг хийж чаддаг. Тэгээд тэр нь техник хийц талаасаа бүр ингээд юм дуулгадаг. Тэр чинь бас хэцүү юм байхгүй те. Одоо Ari Aster энэ жишээ нь Midsommar Hereditary бол техник талаасаа мундаг ингээд сонин содон аимшигтай янз бүр байж чадсан боловч дараа нь Beau is Afraid ч юм уу одоо тэр Eddington гэх кинонол нэлээд хүмүүс угаагдаад ах шиг байлаа. Бас яг ингээд нэг юм тэрийг мастер хийж чадсан юм уу гэхээр бас нэг юм сонирхолтой юм шиг. Одоо магадгүй Jordan Peele ч юм уу те Get Out амар мундаг байж чадсан бол ас санаа нь үнэхээр гоё байсан ч 20 дугаар агсаас нь бүр ингээд доошоо огцон мончдаг те тэгээд сүүлийн тэр юу Nope бол бас ингээд техник талаас галзуу юм шиг мөртлөө санаа агуулга нь ингээд нэг юм сонирхолтой юм байгаад тэр нэг гүйцэтгэл нь болдгоо ч юм уу те мэдрэмж нь ингээд хүрдэггүй ч юм ингээд нэг юм олон мундаг одоо ингээд янз бүрийн талаараа мундаг найруулагч уран бүтээлчд байгаа мөртлөө ингээд бүх талаасаа мундаг өнөд яг хэцүү те нэг юм содон юмтай мөртлөө техник талаасаа яг Denis Villeneuve энтрийг хийж болох. Гэтэ Villeneuve энтер бол одоо бүр ингээд топ класс руу явчихлаа шүү дээ. Тэгэхээр тэр левелд би Пак Чун Вукийг байна гэж хэлэх гээд. Үнэхээр гайхалтай. Яаж ийм одоо хачин сонин забар сайн ярих юм бол аимшигтай. Одоо энэ дэр бол юуны EP хүний тоглодог I Saw the Devil гэх кино байгаа тийм шиг. I Saw the Devil-ийн тодорхой хэмжээнд тэр хэмжээнд гэж хэлж болохоор үйл явдал өрнөлүүд болж байгаа байхгүй. Энэ ревю спойлергүй шүү. Санаа зовлтгүй. Тэгж хэлж болохоор юмнууд болж байгаа шүү дээ. Тэгэхдээ тэрийг түрээс яаж мэдрүүлж байна вэ? Яаж буулгаж үзүүлж байна вэ гэдэг гайхалтай. Тэгээ энийг бол яг хүмүүстэй хуваалцаж үзэх. Тэгээд тэрийг нь энэ Пак Чун Вукийн карьерийн бараг бүхэл бүтээлтэй хамтарч ажилласан Жо Юн Мук гэдэг хөгжим зохиолчийн гайхалтай хөгжим мэдэрч ингэж үзэх бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр энэ кино бол зүгээр ингээд сайн киног найруулагчдаар айгүй их тулгуурлаж ярьдаг тийм ээ. Найруулагчид мэдээж хамгийн чухал хүмүүсийн нэг ойлгомжтой. Гэхдээ сайн кино нэгдэг бол баг мундаг ажилласан байна гэсэн үг. Маш олон хүн ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр яг тэр л гарч байгаа юм л да. Гол дүрийн хоёр. За бусад туслах дөрүүд ч гэсэн. За Пак Чун Вук өөрөө зохиолоо хамт бичлэлсэн энэ зохиолчт нь ч ямар мундаг юм те.
Тэгээд найруулагч өөрөө техник талаас ялангуяа техник талаас супер байлаа. Ким Ву Хён гэж зураглаач бол үнэхээр гайхалтай эвлүүлэг үнэхээр супер энэ Ким Сан Бум гэж эвлүүлэгч үнэхээр гайхалтай. Яг одоо гайхалтай гэхээр юу одоо чинь тэнцээ нэг юм бүжигтэй их сцен нөө. Эхний нөхөр хоёр тэгт ингээд буу юм болж байгаа бүжиж. Тэр хэсгийн тэр эвлүүлэг тэр камерын хөдөлгөөнд ингээ хаалганы ард нэг хүн зогсож байгаа тэр хаалгангоо гэрэл асаагаад тэрэн лүү шилжиж байгаа. Ингээд ийм mystery байлгаж чадчихээн, хөгжилтэй байлгаж чадчихээн, тэгсэн мөртлөө зохиолоо өрнүүлж чадчихээн. Тэгээд хөгжмийг би түрүүн хийдэд дурдсан хөгжим бол үнэхээр гайхалтай байлаа. Би энэ киноны саундтрекийг одоо score альбомыг зорж сонсъё гэж бодож байгаа. Үнэхээр супер байсан. Дээрэс нь саундтрек буюу дууны сонголтууд үнэхээр супер байсан. Маш гоё дууны сонголтуудтай байсан. Ер нь хийц өнгө айгүй мундаг кино байсан. Гэхдээ төгс биш гэдэг нь шүү дээ. Тэр нь л бас орё. Үнэхээр мундаг кино байсан. Мэдрэмж үнэхээр гоё байсан. Театрт үзэхэд гоё байлаа, хамт үзэхэд гоё байлаа. За ийм мөртлөө зохиол тал дээр хичнээн хамтарч хийсэн хүмүүс багчмагтай ингээд нийлээ зохиол нь сайн гэж байгаа боловч бас сул юм биш. Тэр юу гэхээр энэ кино мэдрэмж стайл дээр айгүй сөрсөн ба шүү дээ. Тэр нөгөө нэг юм гимт хэрэг мэрэг янз бүрийн болж дгүй айгүй олон юмыг хөгжилтэйгэр ч юм уу сонирхолтойгор ч юм уу гоё эвлүүлэг зураглал хөгжим айгүй олон юм мундаг жүжиглэлтээр ингээд өрнүүлж юм л та. Тэр нь гоё мундаг тэрийн сая зөндөө магтлаа. Гэхдээ тэрэндээ зохиол нь эвтэйхэн зохиолынх нь одоо юм нугалраанууд нь ч юм уу нугалраа гэхээр бор болох гэдэг юм зохиолынх нь алдаанууд нь толбнууд нь дарагдсан юм шиг санагдсан. Зохиол нь чи гэмт хэрэг янз бүр юмнууд байгаа би дэлгэрүүлж ярихгүй. Тэр зүйлүүдийн логик талаас те бодох юм бол зохиолын өрнөл талаас бодох юм. За ийм суурь тавьсан. Тэгэх юм бол энэ ингэж одоо ач холбогдолтой болох хэвээр ингэж холбогдох хэвээр гэдэг ч юм уу. Тийм талаас нь ингээ бодохоор зохиол асуул байсан. Яг тэр талаас нь бодохоор ялангуяа бусад зүйлтэй нь харьцуулахад юу гэдэг техник хийцтэй жүжиглэл тэр бүх юмыг ингээд өстө бараг л 10-аас 10 гэхэд ердөөсөө эргэлцэхэргүй байгаа боловч яг зохиолыг ингээд дараа нь бодонгод нэр ийм юм болсон. Энэ дээр ингэсэн. Гэхдээ нэг ийм юм болцсон байгаад яагаад ингээггүй юм бол эсвэл ингээл болоо байсан юм биш үү? Гэмээр юмнууд айгүй их байгаа. Ер нь нилээн их байгаа. Тэгэхээр зохиолыг нь ингээ бодохоор 10-аас 7 ч юм уу 6.5 7 шиг болчиход байгаа байхгүй. Тэгээ би зүгээр ингээд нийлээд үзэж би мэдрэмж яг ингээд би үнэлгээ өгöd байгаа даа биш зүгээр мэдрэмжээ илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ киног ингээд дундчлаад аваад үзэхээр нэг 10-аас айгүй сайн 10-аас 8 solid 8 те. Болчиход байгаа юм л да. Сайн 10-аас 8 болчиход байгаа. Бизнес найзуудаа гоё юм байна. Univision дээр нөгөө Монгол кино хийдгээ төсөл байдаг шүү дээ те. Тинчэнэс хуучны зөндөө олон кинонуудыг ремастер хийгээд хүмүүст үзэх боломжтой болгосон гоё төсөл байдаг. За тэр төслийн одоо үргэлжлэл гэж хэлэх юм уу те. Шинээр бол Монгол Animation 4K гэж ийм төсөл бол хэрэгжүүлж байгаа юм байна. Univision-аас. Тэгээд эхний ээлжинд бол одоо юу найруулагч зохиолч зурлаачаар мегмар эдсэн хөгжмийн зохиолчоор урлагийн гавьцтай Алтайваг ажилласан одоо Боролдоон цаг гэж юуны анимашныг бол юу яаж байгаа юм байна. 4K-гаар бол одоо ремастер хийсэн байна. Тэгээд цаашдаагаа бол үргэлжлүүлээд олон бүтээлүүдийг бас юугаар шинэ өнгө төрхөөр тийм ээ одоо сэргэн засварлаад ингээд 4K-гаар болгож бол гаргаж байгаа юм байна. За нэг юм гоё мэдээлэл бол байна. Тэгээд Боролдоон цагийн хувьд бол анх 1985 он шинэ жилийн баяраар Монгол хүүхдүүдийн дэлгэцэн анх гарч одоо үеийн үзэгчдийн сэтгэл тоногшин үлдээж байсан тэл юм аа гэж тийм. За хэдүүлээ тэгээ энийг бас дундуур нь үзээд амжий. За ингээ харангуут 4K гэж. Яг миний дэлгэц 4K биш ч гэсэн зурагтаараа 4K үзэхэд бол гоё ойлгоно шүү дээ. Яа, гоё шүү. Шууд ностальжиас ирж штэ. Яг ингээд эстетик мэдрэмж нь хിവэрэ мөртлөө илүү зүгээр өндөр чанартай болгож оргоо байна те. Animo гэдэг гоё фестивал болсон. Монголын анимашн фестивал болсон. За тэрэн дээр би уг нь бас оролцох боломжтой байсан боловч өөр юм төрүүлээд төлөвлөсөн байсан. Тэгээд болоогүй. Одоо харьцуулж үзэх юм бол бүр гоё мэдээлэл мэдээж. Яа, янзтай. За ийм гоё project бол одоо явж байгаа юм биш үү. Тэгээд
цаашдаа бас олон өөр гоё анимашныг бас юу яах бах 4K болгож гоё хүмүүст хүргэх бах. Та хэдэд ямар санал сэтгэлүүд өн сэтэл хуваалцаарай те. Ямар анимашнуудыг одоо шинчилж засаж одоо ремастер хийж 4K болгож оруулвал гоё вэ те. Цацаан амжил амар штэ бас л те. Янз штэ амар дарк. Тэд нэр бахан бол бас гоё санагдаж байна. За та хэдийг бас өөртөөхөө дэлгэцээр яг тухтаа бас нэмж том бүр 4 одоо зурагтан 4K жишээ нь болвол тийм эсвэл монитор ч юм уу. Тийм бол гоё 4K зурагтан дээрээ бүр гаргаж агаад YouTube оруулж агаад үзээрэй гэж хүсгээр байна. Монгол анимашн 4K төсөл тун удахгүй. Nice. Awesome. За тэгээд төсөл урт хугацаанд амжилттай явах болтугай. Univision хамт олондоо баярлалаа. Өнөөдрийн дугаараар бас энэ мэдээллийг хүрэхээр хамтарч ажилласанд бас баярлалаа. Маш гоё төсөл болж байгаа юм байна. Тэгээд цаашаа зарцааны амжилтыг 4K болгож. Зөвхөн 4K гэдэг одоо resolution гэдэгээс гадна яг aesthetic талаасаа bitrate талаас нь яг төсөл талаас нь remaster хийж яг төсийг нь сайжруулж байгаа нь өөрчлөхгүйгээр стил хэв маяг чанарыг өөрчлөхгүйгээр одоо орчин цаг сайжруулж 4K болгож байгаа. Түүнээс зүгээр ингээд сунгаад 4K болгож байгаа юм бид биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ project-д бол амжилт төсөө маш гой санагдаж байна. Тэгээд зарцааны амжилт байх тухай дараагийнх нь. Ийм байна. Тэгээд өмнөд Солонгосоос бол энэ жил төлөөлж Academy-д бол өрсөлдөхөр болж байгаа юм билээ. Шилдэг олон улсын кинод өрсөлдөхөр болж байгаа юм билээ. Монгол одоо ингээд кино театрт гарч байгаад маш их баяртай байна. Зөвхөн сая ингээд өдөр дээр одоо өргөцсөндаа ч биш тэр бол мэдээж гоё их баярлаа. Гэтэ зөвхөн тэр баярлж байгаа. Гэтэ зөвхөн тэрнээсээ гадна яг юм ниш бүтээлүүдийг бид нар театртаа аль бисны хэрэгтэйгээр тэгээ зөвхөн фестивалийн хүрээнд биш олон өдөр гарч байгаагаар театр дуртай театртаа очиод үзэх боломжтой байна гэдэг бол Монголын кино урлагт энэ бол маш том хөрөнгө оруулалт. Гол нь энийг хүмүүс монголчууд маань үзэгчд маань сайн үзэх хэрэгтэй. Бүгдэнд нь таалагдах албагүй гэхдээ үзээд хилцүүлэг өрнөөд таалагдахгүйгаа яриад те ингээд явж иж тэгээ энэ маань өөрөө орлого болж иж дараагийн иймэрхүү төрлийн бүтээлүүд одоо Бонжон Пакчмук гэдэг шиг юм одоо наазах нь Азийн те мундаг бүтээлчтэй Hirokazu Koreeda гэдэг ч юм одоо их юм байдгийн ийм уран бүтээлчтэйгээ бүтээлүүдийг бид нар үзэх одоо ингээд тухтай театр руугаа ойрхон театрт очиод үзэх боломжтой гэдэг бол маш гоё. Тэр бол маш чухал гэж бодож байна. Тий. Тэгээд яг зөвхөн зохиол өрнөл дээр нь би зүгээр спойлергүйгээр зарим нэг юм харахад яг ингэж л байгаа юм л да. Өмнөд Солонгосын нийгэм эдийн засгийн хөгжил бол айгүй чухал те. Одоо сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бол дэлхийн хамгийн хөгжсөн, хамгийн хурдцтай өссөн эдийн засаг заас соёлын экспортоор тэргүүлж байна тийм ээ. Хоол хүнс, аним солирч K-pop. K-pop гэдэг ч юм уу. За одоо ингээд Солонгосын кино урлаг тийм ээ. Бонжон Пакчмук тэргүүтэй. Ибинхэн гээл те. Тэргүүлж байна. Гэхдээ энэ нийгэмд ямар их асуудлууд байгаа вэ? Цэвэр ашигын төлөө нийгэм ингээд яг юуны төлөө ажиллаад байгаа ажлын одоо ажилд махлагддаг тийм. Ажилд махлагдажсэн одоо эн чинь бол basic plot point шүү дээ. 25 жилийн газар ажиллаж исэн нэг өдөр тэр corporate bullshit болоод ингээд шууд халагдчих. Тэгээд ямар ч ажил олдохгүй амьдрал шууд ингээд оронгороо ирж байгаа тийм ээ. Энэ бол зүгээр дүнгэж эхэлсэн шүү дээ тийм. Үндсэн гоо санаа. Тэгээ тэр нийгмийн шүүмж айгүй их байна. Зүгээр ингээ өнгөцгөн харж байхад Пакчмук, Бонжон зөвхөн энэ хоёроор л би зүгээр жишээ аваад л да цээжээр сайн мэдж байгаа хоёр нь болох. Ингээл харахад яг өмнө Солонгосын нийгмийн цэвэр ашигын төлөө нийгмийн ажлын одоо морь болцсон те ингээ workhorse болцсон ажлын төлөө нуруугаа хугалдаг. Бүх юм нь ажлаас хамаардаг. Бүх юм ажлын төлөө болчихсон. За Японд ч гэсэн энийг ярьж болно те. Ийм нийгэм өөрөө ямар хортой вэ? Зөрүүлээд хүмүүсийн ажлын одоо хувийн амьдрал, хүмүүсийн амьдралын аз жаргал амьдралын чанарт яаж нөлөөлж ийн вэ гэдгийг саруулж байгаа. Одоо чинь сая би Японоор 7 хоног л аяллаа л та. Тэрийг бол яг ингээ бүтэн мэдэрч айлсан гэж бол хэлэхгүй аа. Гэхдээ зөвхөн миний өнцгөөс те 7 хоног тэнцээ болоод явхад 2-ын бодогдсон. 2-ын жоо 7 хоногт 2-ын бодохгүй л те. Ер нь чухал 2 юм. Ерөнхий дүгнэлт маягаар. Нэг нь юу гэхээр Япон улсаар өхөн хөлтлөө байгаа боломжтой цагтаа хизээд аялах юм байна. Тэгээ өхөн хөлтлөө дахин ирж аялах юм байна. Бага боломжоо гаргаад чамаагүй байнгын ирж аялах юм. Яг мэдээж эдийн засаг санхүү олон зүгээр үзэл байгаа ч гэсэн тийм ээ. Хизээд ойрхон байх юм байна. Тэ аялаад үзээд суралцаад мэдрээд дуусахгүй юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө зүйл нь юу байсан бэ гэхээр Японд за хизээч гэж одоо амжих нь хайшин зүгээр байгаа ойлголт мэдрэмжээр Японд бол ажиллаж амьдрахгүй юм байна гэдэг ойлголт бас. Хитрхи стрессфул, хитрхи хатуу, хитрхи хүнд ямар ч хувь хүн байх
орон зай байхгүй тийм ээ. Ажлын culture, ажлын соёл, тэгээд тэр соёл гэдэг нийгмийн соёл гэдэг зүйл нь ямар амар дарамттай, ямар амар хүнд байгаа гэдэг зүгээр өнгөцгөөн л би тийч хитгэн хоноход л мэдэрч байгаа. Тэгээ мэдээж яг би тэнд ажиллаж амьдраад олон жил босон хүмүүстэй бас ярилцсан, анзаарсан, сурсан учраас мэдээж тэр байгаа л да ганцхан зүгээр айлж явж байгаа тэрийг бас бодож байгаа. Тэгэхээр тэр бол өмнө солонгос бас байдаг том асуудал. Тэнгүү тэр чи одоо ингээд хүн амын тоо, хүн амын өсөлт, залуу хүмүүсийн дэнтийн амьдрал ганцаардал ингээд аюулгүй олон нийгмийн юмнууд орж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг энэ уран бүтээлчд маань маш том одоо суур болгож за шүүмжлэхтэй Squid Game ч гэсэн тийм те. Капиталистик нийгмийн амар том шүүмж. Энэ уран бүтээлчд маань нийгмээ маш том сэдвүүдэд авч олон өнцгөөс олон жижиг зүйлүүдийг барьж авч шүүмжилж чадчихна. Тэрийг яаж буулгаж ийн вэ гэдэг айгүй гоё байгаа байхгүй. Одоо энэ No Other Choice бол маш сонирхолтой жишээ шүү дээ. Яаж ингэж ийм хүнд сэдвтэй хүнд юмнуудыг энэ ч гिचнээ олон сэдв явж байгаа байхгүй. Сэтгэл зүйн эрүүлмэнд явж байна, бизнес, corporate сэдвтэй, capitalistic system, гэр бүлийн харилцаа, зөв буруу гэдэг зүйл те. Гэмт хэрэг гэдэг амар олон мэдээж төрөлхтэй юм энэ кинон зөндөө байгаа. Тэр бүхнийг яаж ингэж юм түрүүний баахан ярьсан юм мэдрэмжтэйгээр хэв маягаар үзүүлж чадчихээн вэ? Тэгээ үзээ дуусны дараа ярихад зөвхөн ингэж инээгээд өнгөрлөө те гэх биш. Инээд өнгөрч байгаа мэдээж ойлгомжтой. Тэгвэл араас нь ингэж маш олон сэдвүүд бодогдоо тэрийг ингэж хүмүүстэй ярилцах боломж одоо үүсгэж байгаа гэж бодохоор энэ бүтээл бол үнэхээр гайхалтай. Үнэхээр мундаг байна. Зүгээр яг плот талаас дөрөв хэлсэн сул талууд бол зохиол талаас байсан. Тэгэхээр яг дан зохиол гэхээс илүү зохиолын плот гэдэг талаас сул байсан боловч хүндж байгаа үзүүлж байгаа нь мундаг байгаа даа л да тий. Ийм нэг кино байна. Тэгээ ер нь киноны ревюудээ би ер нь ингэж явах туртай, хийх туртай. Яг энэ сул тал нь юу гэхээр замбраагүй болдог. Нөгөө талаар илүү genuine болт. Миний мэдрэмж. Юу гэхээр скрипт бэлдэж би ярих бол дурггүй. Дээрэс нь нэмээд яг bullet point-ууд маягаар бэлдээд ярьж болно л да. Болохгүй юм байхгүй. Гэтэ яг ингээд шууд бодож байгаа мэдрэмжээ ингээд толгойн дотор боловсруулж байгаа шууд ингэж ярих нь миний хувьд илүү жинхэнэ санагддаг. Илүү гэхээр заавал харьцуулах юм шиг болох гэдэг зүгээр жинхэнэ санагддаг. Тэр нь тухтай байдаг. Гэхдээ тэрний сул тал нь дөрөв хэлсэнтэй замбраагүй тойрж байгаа ч юм шиг нуршиж байгаа мэдээж юм шигч байх тойрж байгаа нуршиж байгаа нөхцөл гарна. Бас дунд нь мартах юм гардаг. Ийм байна. Тэгээд яг би энийг бол одоо скрипт хийчихгүйсэн дараагийн ревюудээс илүү жоохон bullet point-тэй болгоод гэхдээ мэдрэмжэн дээрээ суурлаад яривал гэж бодож байгаа. Тэгээ ихэнхдээ би олон давталт одоо recording хийх дургууд тэр нь гэхдээ цаг зарцуулаад байгаа ч юм уу залхуудаа биш яг мэдрэмж ингээд нэг thought process-тэй яг нэг бодол ингэж үргэлжилж яваад тэрийг хуваалцсан надад бол илүү гоё байдаг. Тийм тэгэхээр тэрийг бас тэр талаар бас та санал сэтгэлээ хуваалцвал зүгээр байна те. Тэгээ хүмүүс Demon Slayer асууж магадгүй Demon Slayer үзэж байгаа. Яг сая season 1-ийг нөгөө Infinity Castle гарахаас өмнө season 1 ч байтгаа ер нь бүгдээр ингээд өмнө үзгээд үнэхээр амтсангүй тэгээд ямар ч байсан үзээд review болын одоо season 1-ийг дуусж байгаа. Нэгэнт Infinity Castle-ийн өмнө амжаагүй учраас юу яатсан байгаа. Түрдээ жоохон 50 бус юмнууд амжуулыг явцсан байгаа. Гэхдээ одоо ер нь channel маань ингээд буцаад идэвхтэй болж байна. Бараг сар гарan болчлоо шүү дээ тий. Бараг ч сар гарan болчлоо контент ороогүй. Тэгээд энэ хугацаанд бас нүүдэл судал боллоо. Том ажил гарч ирлээ. Тэр нь маш их цаг зав авцсан явж байгаа. Тэр нь болохоо боллоо. Jogo Brento Show podcast маань эхэллээ. Кино ивентүүд хийлээ гэдэг ингээд айгу цаггүй байлаа л да. Тэгээ одоо ер нь бол Jogo дээр ч тэр за энэ Rusty Media сувг дээрч тэр контентууд бол ер нь доктортой явнаа. Одоо Улаанбаатар олон улсын кино наадам бас удахгүй болох гэж байна. Тэгээд Улаанбаатар олон улсын кино наадмаар одоо 10 сарын 5-нд эхлээд 15-нд дуусна. Тэгээд энэ хугацаанд бол бас өдөр-өдрөөр нь товчхон сторинууд сайн хийж явж байгаад бүгдийг базаж бас нэг рил гинэ солирч байна. Нэг бүтэн одоо влог маягийн бичлэг кинонууд дээр ревьютэй сэтгэлтэй энэ төрөйгээд те ийм болгоё гэсэн бас бодол бол байж байна. Тэгэхээр тэрэн дээр санал сэтгэлдүүд хуваалцаарай. Demon Slayer бол дуусгана. Одоо бол надад бол таалагдж байгаа. Би өргөжлүүлээд үзээд явна. За цаашаага бодсон. Бас anime K-драманууд бас байна. Сая Trigger гэдэг K-драмад сурлаа ихний анги үзсэн. Үнэхээр зөв юм байл амар таалагдсан. Тэрийг цаашаа бас үзнэ гэж бодож байна. Nine Puzzles үзнэгээ бодсон байгаа. Ер нь бол цаашаага anime за тэр дундаа K-драманууд ер нь crime thriller K-драмад сурлууд за бас бүрэн хэмжээний кинонууд бол нэлээд сонирхолтой болж байгаа. Тэгэхээр тэр талаараа үргэлжлээд явна. За шинэ уран бүтээлүүд гарч байгаа кинонуудаа бас ревю хийгээд мэдээж явнаа. Одоо удахгүй Tron гарах гэж байна. Тэгээд цаашаага мэдээж одоо 11 сарын ихээр Predator гарна. За яванда Avatar гарна тий. Ингээ кинонуудаа гараад явахаар мэдээж үзээд явна. За тэгээд стрим маань юунаас эхэлнэ. 10 сарын 3 дахь 7 хоногоос 13-наас 19-ний 7 хоногоос эхлээд стрим бол доктортой бас яваад эхэлнэ. За ингээд ер нь энэ сараас эхлээд бол энэ контентууд маань бол зогсохгүй яг гоё үнцэн ажил маань болоод ингээд явна. За тэгэхээр бас ийм боломжтой болох гэж бас нэлээд хугацаа цаг зарцууллаа. Энэ маягаараа бас гайгүй цаашаа урт доктортой хугацаанд явна гэж
Уртгатан доктортой явна гэж найдаж чинь. За бичлэгийг шинэ бичлэг оруулаагүй удсан байсан учраас энэ төгсгөлд нь апдейтыг хийж байгаа шүү. Тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Детальтай яг спойлертой ярих хүсэл бол байхгүй байлаа. Миний хувьд түрүү хэлсэн яг энэ киног мэдрэмжэн дээр суурилж ярих нь илүү чухал байлаа. Миний хувьд. Гэхдээ яг өрнөл зохиол талаас нь ярих юм бол мэдээж зөндөө олон юм байж болох байсан. Тэрний талаар манайд гоё спойлер гэд #spoiler alert гэж байгаад ч юм уу комент бичээрэй. Тэгэх юм бол хэдүүлээ гоё спойлертай дэлгэрэнгүй бас ярилцах боломжтой гэж бол бодож байна. Тийм байна. Тэгээ санал сатиглуудаа хуваалцаарай. Сууг маань эргээд гоё нийтвэтэй болж байна. Тэгээ дараа дараагийн контент видео зурлуудаараа уулзтлаа. Баяр та.